Монгол Улсын тагнуулын төв байгууллагын хууль эрхцэн орчин 1990-ээс 2000 оны хооронд бүрдсэн гэж мэргэжилтэн эрдэмтэн судлаачид үздэг юм. Мөн 2002 онд батлагдсан Монгол Улсын эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийдэх хууль зэрэг багц хуулиудаар тагнуулын ерхий газрын харьяалан гэмтэргүүд болон хэрэг бүртгэх мөрдөн байцах эрх хэмжээг шинжилэн тогтоож өгсөн юм а. Бид тагнуулын ерхий газрын үйл ажиллагаанд гарч буй шинжлэх ажлуудыг 2001 оноос эхлэн та бүхэндээ танилцуулах болно. Үүний учир шалтгаан нь дээрх хуулиуд болон тагнуулын ерхий газрын үйл ажиллагааны стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулж засгийн газар баталсантай холбоотой юм а. Энэ хугацаанд тагнуулын ерхий газрын дарга 3-таа өөрчлөгдсөн ч мэргэжлийн тагнуулын ажилтнууд стратеги хөтөлбөрийн шинэ зорилтын хүрээнд үйл ажиллагаа тасралтгүй хийм явуулж байна. Төв орон нутгийн газар хэлтэс хэлийн отрядуудын дэргэдэх тагнуулын албадыг шинжилэн зохион байгуулж бэхжүүлэх дистрата арга хэмжээ авч байна. Тухайлбал Төв, Дунд, Говь, Өвөр хангай, Сэлэнг аймаг дахь тагнуулын хэлтэс, Говь Сүмбэр аймаг дахь тагнуулын ажилтны албан өрөө, байр сууц, машин, унааны асуудлыг шийдвэрлэж, нийт газар хэлтсүүдийг орчин үеийн холбооны техник хэрэгсэлд компьютероор хангах арга хэмжээ авч байна. Нэр дурдгдсан аймагуудаас Төв, Дунд, Говь аймаг дахь тагнуулын хэлтсүүдийн үйл ажиллагааг сэргээж, удирдлага ажилтнуудыг томилж бэхжүүлсэн. Говь Сүмбэр аймгийг тагнуулын ажилтнтай болгосныг онцлох хэрэгтэй юм а. Мөн нийслэлийн тагнуулын газар шинээр байгуулагдаж, одоо үйл ажиллагаанд зөвшөөрөд байна. Тагнуулын байгууллага нь мэргэжлийн ажилтнуудыг шилж сонгож авахдаа улс төрждөггүй, зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэх зарчмуудыг хатуу баримтлах болсон үр дүнгээ өгч байна. Идүүгээ тагнуулын байгууллагын мэргэжлийн ажилтнууд үндсэндээ залуучсан бөгөөд тэднийг тагнуулын ерхий газрын дээд сургууль, зарим гадаад орны тусгай албадын дээд сургууль, академид сургах, урт богино хугацааны дадлага, курс хийх замаар бэлтгэж байна. Мөн түүнчлэн тагнуулын ажилтнууд тагнуулын ерхий газрын дээд сургуульд эрдэм шинжилгээ судалгаа хийх, магистрантур, докторантур сурах боломжтой боллоо. Төрийн холбооны техник, технологиг аналог системээс тоон дижитал систем шилжүүлэх хөтөлбөр бүрэн хэрэгжлээ. Нийгэм улс төр гүйцэтгэх ажлын гадаад дотоод нөхцөл байдлын өөрчлөлтөд уялдуулан терроризмтэй тэмцэх алба байгуулагдаж хэлтсээс газар болж өргөжлөө. Стратеги бүтцийн дээр дурдсан шинжилттэй холбогдсон тагнуулын ерхий газрын гадаад харилцаа түргэн хугацаанд хурдтай хөгжин өргөжсөн. Тагнуулын ерхий газар олон нийтэд аль болох ил харилцах арга замыг хайж байна. Юуны өмнө тусгай архивд хадгалагдаж буй нууц баримтуудыг хуулийн дагуу ил болгох ажлыг хийж эхлээд байна. Тусгай албаны албан хаагч бие бүрэлдэхүүнийг бэлдаржуулах, чирэгжүүлэх нь байгууллагын үйл ажиллагаа хэвээ явагдах нэг нөхцөл гэдэг үүднээс эрч спорт клубыг байгуулсан нь гараа сайтай байна. 2002 онд тус байгууллагын үйл ажиллагаанд тал бүрийн шинжилгээ онцлогоо хийж тус байгууллагын үйл ажиллагааны стратеги бүтцийн өөрчлөлийн хөтөлбөрийг боловсруулан Монгол Улсын ерөнхий сайдаар батлуулан хэрэгжүүлж эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд үндэсний аюулгүй байдлын нөлөөж байгаа гадаад дотоод хүчин зүйлс нэлээд өөрчлөлт гарах. Тухайлбал дэлхийн улс орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хөндөх болсон олон улсын алан хядах үйл ажиллагаа, хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлт, зэвсэг бэсэд дэлбэрэх улс галт хэрэгслийн хууль бус 8, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн гэмтэрэг, экологийн тэнцвэрт байдлын алдагдуулахад чиглэгдсэн гэмт үйлдэлүүд зэрэг учруулах хохирлын хувьд зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүй нийтлэг ашигыг хөндөх болсон гэмтэргүүд гарах болж энэ аливаа улс орны үндэсний аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх болсныг харгалзан үзэж зөвхөн хууль хяналтын байгууллагуудын шугамар төлөөгүй тусгай албадын шугамар тэмцэл явуулахад их анхаарал хандуулах боллоо. Үүнтэй холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, ажлын эцсийн үр дүнг дээшлүүлэх чиглэсэн тодорхой алхмуудыг зохион байгуулах, энэ чиглэлээр хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага урган гарч байгаамаа. Түүнчлэн үндэсний аюулгүй байдал нөлөөлж байгаа гадаад дотоод хүчин зүйлийн талаарх гадаад тагнуул сөрөг тагнуулын чиглэлээр олж цуглуулж байгаа мэдээллүүдийг иж үрнээр боловсруулж дүн шинжилгээ хийх ажлыг шаардлагын түвшинд хүргэж төр засгийн дээд удирдлага болон бусад хэрэглэгчдэд мэдээлэлээр үйлчлэх ажлыг тавьж байгаа шаардлагын түвшинд хүргэх нь туйлын чухал зорилт болж байгаамаа. Тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог хангах, тэдгээрийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд тагнуулын байгууллагуудын гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны эцсийн өрөөгөөжийг дээшлүүлэх зэрэг чухал асуудлуудыг тэргүүлэх чиглэл болгон хөтөлбөр боловсруулж байгаамаа. Тагнуулын ерхий газрын тусгай архив нь 1922 оноос хойш
тагнуулын байгууллагын үйл ажиллагааны явцад үүсч бий болсон төрийн нууцтай холбогдох баримт бичвүүдийг хадгалж байдаг онцлогтой Монгол улсын ууган архивууд нэг юм. Нийгмийн эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт, үндэсний түүх соёлоос сэргээ хөгжүүлэх төр засгийн бодлоготой уялдан тусгай архивын баримт материалыг судлах, үзэж ашиглуулах нийгмийн эрэлт хэрэгцээг шаардлагах тасралтгүй өсөж байна. Архивын нэг үндсэн үүрэг сан хүмүүстээ хадгалагдж буй түүхэн баримтыг улс нийгмийн болон эрдэм шинжилгээ судалгааны зорилгоор ашиглуулж байгууллага иргэдэд архивын мэдээллээр шуурхай үйлчлэх явдал юм. Гэвч тус байгууллагын тусгай архивд хадгалагдж буй гүйцэтгэх ажлын баримт бичиг нь төрийн нууц бөгөөд тэдгээрийг төрийн нууцаас гаргаж ил болгоогүй байдаг. Монгол улсын их хурлын шийдвэрээр төрийн нууцыг ил болгох журамтай. Иймээс тагнуулын ерөнхий газрын даргын 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тушаалаар тус газрын тусгай архивын сан өмнгийн баримтаас төрийн нууцад хамаарах нууцлах хугацаанд дуусгар болсон ил болгож эрдэм шинжилгээ судалгаанд ашиглуулах нийтийн хүртэл болох баримтын судалгаа дүгнэлт хийж санал боловсруулах ажлын хэсэг томилогдож ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг нь Монгол улсын болон тагнуулын байгууллагын түүхэн замнал, зарим хувь хүний амьдрал түүхтэй холбоотой баримт материалыг судалж, ил болгох, баримт бичгийн жагсаалтанд оруулж, ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргах, саналаа нэгтгэх ажлыг зохион байгуулах явдал юм. Архивын баримтаас он цагийн дарааллын дагуу нууцын зэрэгтэй ил болох баримтуудыг судлах ажлыг анх удаа хийж эхлээд байна. Он цагийн дараалал гэдэг нь 1922-оос 1946 оны баримтуудыг хамрахаар төлөвлөсөн. Өмнө нь төрийн нууцыг ил болгож байсан туршлага нэм баг байхгүй хүчилж болно. Төрийн нууцаас гаргаж ил болох ажил нь манай байгууллагын хувьд төдийгүй Монгол улсын хэмжээнд анх удаага хийгдэж байгаа ажил юм. Судлах баримт материал нэлээд их бүх баримт чинь хууч монгол бичгээр бичигдсэн зэрэг хүндрэл гарч байна. 1930-ад оны үеийн хэлбэгдүүлэлтэд холбогдох нууц эрх зүйн актууд, заавар, журам, тушаал, тайлан, элт хуудсуудыг ил болгохоор судалгааны ажлыг чиглүүлэн ажиллаж байна. Хуулиар нууцлах хугацаанд дуусгар болсон нууц баримт бичгүүдийг ил болгох ажил хойштож хийгдэх болно. Тагнуулын ерөнхий газрын эрч спорт клуб нь 2005 онд байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж байна. Эрч спорт клубын зорилго нь Тагнуулын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг бэхжүүлэх, албаны бэлэн байдлыг хангаж, их спортоор дамжуулан байгууллагаас сурталчлах зорилготойгоор ажилладаг. Манай клубт 63 тамирчид байнгын бэлтгэл сургалт хийж байдаг. Үүнээс Макаод болсон зүүн өмнөд Азийн наадмаас буудлагын төрлөөр 4-р байр, шагналт байранд орсон. Мөн цэргийн таеквондогийн улсын аварга шалгаруулалт тэмцээнээс багаараа 1-р байр. Каратегийн улсын аварга шалгаруулалт тэмцээнээс 1-р байр. Уулын дугуйн төрөлд хувийн амжилтаар алтан медаль авч 1-р байр. Мөн жудо бүхий улсын аварга шалгаруулалт насан туршидтын тэмцээнээс алтан медаль авсан. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ардын хувьсгалын 85 жилийн ойн их баяр наадамд манай клубын тамирчид өндөр амжилт гаргасан. Үүнд эрч клубын ахлах дасгалжуулагч Баяр Жавхлан улсын заан цол хүртсэн. Мөн өсвөрийн бүхий барилдаанд клубын тамирчин төвшин тулга төрүүлж улсын шонхор зэрэг цолуудыг хүртлээ. Цаашид эрч спорт клуб нь өмнө тавьсан зорилттой биелүүлэхээс гадна нийтийн биеийн тамирыг ажилтнуудынхаа дунд илүү хөгжүүлэх талаар анхаарч ажиллах бодлоготой байна. Байгууллагын үйл ажиллагааны стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулна гэдэг нь байгууллагын өнгөрсөн өнөөдрийн үйл ажиллагаанд судалгаа хийж үнэлэлт дүгнэлт өгөх, ирээдүйнхээ зорилгыг тодорхойлно гэсэн үг юм аа. Иймд тагнуулын байгууллагын түүх, өнөөдрийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилтыг бодит баримтад түшиглэн дараагийнхаа нэвтрүүлгээр та бүхэндээ өргөх болно.